оны монголчууд өнөөдөр хаврын цагаан сар хэмээх энэ одоо нийгэм үзэгдлийг хийхдээ ерөнхийдөө сансрын 11-р ордод хийгээд 12-р ордод одоо бурхандаа мөргөж байгаа нь эцэстээ одоо загсны эрен үе дуусахад түүний төгсгөлийн одоо 11-12-р ордонд их ус нь 6 зүйлийн 6 дахьт нь одоо хамарч байгаа ийм явдалд орчоод эндээс одоо энэ дээшээ шин цаг үеийн эргэлтэнд нэгдэхэд маш хүн бэрхшээл учирсан улс үндэстэн болгоны нэгдэн дэвшин хөгжин гэдэг юм болоод яг энэ цагийг яаж туулах вэ гэдэгт хамаарч байна. Тэгэхээр одоо алтан бомбын эрен эхлэхэд монголчууд өнөөдөр энэ алтан бомбын эрнийг эхлэх боломжийг нэгдүгээрт олгоод хоёрдугаарт өөрсдөө одоо энэ үйл хэргийг цааш нь хийх анх одоо дахин сэрж гээсэн цагийг эхлэх зөв эхлэх энэ цагийг л олж таних цаг иржээ. Тийм учраас монголчууд энэ хөгжил дэвшлийн одоо гормоос гарч чадахгүй доройтын шалтгаан болж байгаа.